За бүгдээрээ эзний үг рүү харцгаая. Тэгээд би нэгэн асуултыг тавиад цөмөрөө Библийг уншъя. Есүс Христийн амьд гэдэг нь үнэн юм бол таны амьдралд өнөөдөр ямар нөлөөтэй вэ? Энэ асуултыг бодоод тэгээд цөмөрөө хамтдаа эзний үгийг уншицгаая. Лук 24-ийн 1-12 би энд смогоос унших гэж байна. Лук 24-ийн 1-12. Бас 36-аас 53-ыг уншина. Энд Есүсийн амьлсан тухай үйл явдлыг бид нар уншина. Тэгээд дараа нь тэгвэл яг саяны тавьсан миний Есүс хэрэг өнөөдөр амьд юм бол таны амьдралд ямар нөлөөтэй вэ гэдэг асуултыг цөмөрөө дэлгэрэнгүй харцгаая. Лук 24-ийн 1-12. 7 хоногийн эхний өдрийн үүрээр тэд бэлтгэсэн үнэртнээ аваад булш руу очив. Гэтэл булшны амнаас чулууг өнхрүүлэн холдуулсан байхыг хараад дотогш орж үзвэл Есүс эзний цогцос тэнд байсангүй. Үүнээс болж тэднийг цочирдон тавгуурхаж байх үед гинэт гэрэлтсэн өмсгөлтэй хоёр залуу зогсож байх нь үзэгдлээ. Өнөөхөд айн чичирж нүрээ газар хүртэл бүхийсэнд тэд та нар яагаад амьд хүнийг үхсэн хүмүүсийн дундаас хайна вэ? Есүс амьлсан. Энд байхгүй. Галил байхдаа та нарт хэлж байсан үгийг нь санагтун. Хүмүүн хүн гэрэлт гимт нүгэлтнүүдийн гар тушаагдж цовдлогдоод 3 дахь өдөртөө амьлах ёстой гэсэн шүү дээ гэлээ. Есүсийн хэлж байсан үгийг тэд санав. Ингээд булшнаас буцаж ирээд энэ бүхнийг 11 шав болон бусад бүх хүнд мэдэгджээ. Тэд бол Магдала хотын Мария, Йоанна, Яаковын их Мария, мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Эмэгтэйчүүд энэ талаар элч нарт дахин хэлсэн ч энэ яриа ямар ч утгагүй сонсогдож байсан тул тэд итгэхгүй байлаа. Харин Петр босож булш руу гүн очиод дотог шагаан харвал тэнд зөвхөн майланган боолт байв. Тэрээр болсон явдалд гайхсаар буцаж явлаа. Лук 24-ийн 36-аас 53. Эдгээрийг ярьж байтал Есүс тэдний дунд зогсож байлаа. Амар амгалан та нарт байг гэж түүнийг хэлэхэд нөгөөхэд сандарч сүнс сүдэр үзэгдэв хэмээн бодоод айн чичрэв. Харин тэрбээр та нар яагаад цочирдно вэ? Ухаан санаанд чинь ямар бодол төрөв? Гар хөлийг минь хараач. Би дүрээрээ байна. Надад хүрээд үз. Сүнс сүдэрт та нарын харж байгаачлан минийх шиг яс мах байдаггүй юм гэж хэллээ. Үүнийг хэлсний дараа тэрбээр гар хөлөө тэдэнд үзүүлв. Тэднийг баярлсандаа итгэж ядан гайхаж байх зур тэрбээр энд та нарт идэх юм байна уу хэмээн асуулаа. Тэд хэсэг шарсан загас өгөхөд тэрбээр загсыг аваад тэдний өмнө иджээ. Тэгэд Есүс тэдэнд хандан Мөшегийн ба иш үзүүлэгчдийн номууд бас дуулалд миний тухай бичигдсэн бүхэн биелэх ёстой гэдгийг би та нартай хамт байхдаа хэлж зааж байсан минь энэ шүү дээ хэмээн тэдэнд хэлв. Улмаар бичвэрийг ойлгуулахын тулд тэдний ухааныг синхруулж Христ зовлон эдэлж 3 дахь өдөртөө өхлөөс амьлах ёстой хэмээн ийхүү урдаас бичигдсэн төдийгүй хүмүүсийг гим нүглээс хилтрүүлэн уучлах гимшлийн баптизм нь Иерусалимаас эхлэн бүх үндэстэнд түүний нэрээр тунгалагдах ёстой гэсэн байдаг. Та нар өөрсдөө үний гэрч мөн үздэг бай. Бурхан эцгийн амлсныг би та нарт илгээх болно. Тиймээс та нар дээрээс ирэх хүчийг автлаа энэ хоттой бай хэмээн хэлв. Ингээд Есүс тэднийг Бетания хүртэл гадагш дагуулж яваад мутраа сунган тэднийг өрөөлөө. Ийхүү өрөөж байх зураа тэрбээр тэднээс салж тэнгэр өөд авагдав. Тэд Есүс сүгдэн мөргөөд Иерусалим руу асар их баяр хөөртэй буцсан бөгөөд Бурхныг өрөө магтсаар өргөөнд байнга байх болжээ. За энд Есүсийн амьлсан өдөр юу болсон бэ гэдэг зүйлийн тухай бид хэлж өгч байна. Тэгвэл эхлээд Есүсийн булшин дээр очиод цогцыг нь үнэртэн түрхээд ингээд оршуулгын зан үйлээ хийх гээд хэдэн эмэгтэйчүүд очисон. Тэгээ очисон чинь харин тэдний гайхлыг төрүүлсэн зүйл болсон. Хамгийн түрүүнд юу болсон бэ гэвэл нөгөө хадан булшны амыг нь тагалдсан байсан том чулууг амнаас нь холдуулчихсан байсан. Нэг ёсондоо тийшээ хин нэгэн хүн орсон эсвэл гарсан гэсэн утгатай байсан.
Тэр хадан бушийг одоо хүнийг оршуулчаад, тавьчаад тэгээд битүү таглаад тэгээд одоо үнэртнээр ингэж түрхээд нэг яагаад маш их үнэр гардаг. Тийм учраас яг амралтын өдрийн дараагийн өдөр нь очиод үнэртнээ түрхээд ингээд зан үйлээ хийдэг. Тэгвэл яг тэгхэд очисон чинь хадан буш онгорхой байсан. Тэнийг хин онгоолгоч уу, хин орч уу, хин яач уу гэд гайхсан. Тэг ингээ байж хахад нь хоёр тэнгэр элч тэр эрт үзэгдээд нэгэн чухал зүйлийг хэлсэн. Ишлэл 5 дээр байгаа. Та нар яагаад амьд хүнийг үхсэн хүмүүсийн дундаас хайна вэ гэж. Есүс амьлсан. Энд байхгүй гэдэг маш чухал мэдээг өгсөн. Тэгвэл өнөөдөр бид нар яг тэгвэл Есүсийг бид нар амьлсан гэдгийг нь тэмдэглэж байна. Есүс үхсэн хүмүүсийн дунд байхаа болсон. Есүс үхсэн хүмүүсийн дунд байсан уу? Байсан. Оршуулгдсан уу? Оршуулгдсан. Гэхдээ 3 дахь өдөр дээрээ амьлсан, үхлийг ялсан, тэрнээс хойш өнөөдөр ч гэсэн амьд байгаа гэдгийг хэлж байна. Тэгээ эндээс үнэхээр та нар амьд хүнийг яагаад үхсэн хүмүүсийн дундаас хайна вэ гэж Тэнгэр элч нарын хэлж байгаа нь маш их чухал зүйл байна. Тавныг бас бодоорой. Бидний хувьд ч гэсэн амьд Есүстэй нэгдсэн хүмүүсийн хувьд бид нар бас үхсэн хүмүүстэй адил тооцогдохоо болоод амьд гэж тооцогдох болсон. Тийм учраас бидний амьдрал өөрчлөгддөг. Тийм учраас бидний амьдрал саяны бидний дуун дээр гарсан те. Одоо миний амьдарч байгаа маань юу гэлээ? Би бишээ гэсэн штэ. Би өмнө нь өөр хүн байсан. Би өмнө нь өөр баяр жаргал байсан. Би өмнө нь өөр хүн байсан. Тэ? Миний өмнө нь амьдарч исэн байдал, хэлбэр, загвар, миний амьдралын үлгэр дуурайл өөр байсан. Би өнөөдөр өөр хүн болсон гэж бид нар яагаад хэлж чаддаг вэ гэвэл Есүс амьсан учраас. Үхсэн хүмүүсийн дунд байхаа болоод харин амьсан учраас Есүстэй тэгвэл амьд эзэнтэй нэгдсэн бидний амьдрал харанхуугаас гэрэл рүү, үхлээс амь руу шилжсэн учраас өнөөдөр миний амьдарч байгаа маань би биш харин Есүс миний дотроос амьдардаг юм а гэж хэлж байгаа. За тэр сүүлд нь дараа нь бас тэр Есүс өөрийнхөө амьлсан, бие махбодороо амьлсан гэдгээ дагалдагч нарт маш баттайгаар харуулсан. Тэд нэр гайхаад буш нь хоосон байна гинэ. Эмэгтэйчүүд очисон чинь юу ч байхгүй байна. Зөвхөн майланган даавал биеийг нь ороосон байсан тэр даавал байна гэж гайхаж байсан. Яг тэр үед нь Есүс тэдний дунд гинт гарч ирээд амар амгалан та нарт байгээ гэж айсан тэднийг тайвшруулах мэдлэгийг өгсөн. Мэдээж энэ бол яг л нөгөө шалом гэж хэлж байгаатай адилхан еврейгээр амар амгалан та нарт байгээ гэж хэлэхдээ Есүс өөрийнхөө за би бол сүн сүдэр бишээ. Би хий үзэгдэл бишээ. Та нар зүгээр нэг хийм хараад намайг нэг хиймтэй бити зүрлээ. Яагаад гэвэл миний гарыг бариад үз. Миний хөлийг хар. Тэ би бүр та нарын нүдэн дээр чинь бүр юм идээд үзүүлээд тэгээд загас аваад идсэн. Есүс би яг цовдлогдсон биеэрээ та нарын өмнө амьдсан байна гэдгээ харуулсан. Тэгээ энийг бас бид нар санаж авах хэрэгтэй. Есүс цовдлогдсон биеэрээ л амьдсан. Тэрнээс ш одоо өөр нэг хүний биеэр амьдсан да биш тий. Харин цовдлогдсон биеэрээ амьдсан учраас цовдлогдсон нөгөө хадаасны шарах гаран дээр нь хөлн дээр нь тэр занчулсан, ташуурдуулсан, зодуулсан шарах нуруунд дээр нь биен дээр нь байсан гэсэн үг. Тэгвэл яг тэр биеэрээ Есүс үхлээс амьдсан. Тэгээд Есүс энэ маш чухал зүйлийг бас тэднэрт хэлж байгаа. Миний тухай бичигдсэн мөшөөгөөс ахуулаад иш үзүүлэгчд бас дуулал ном дээр бичигдсэн зөв бүхэн маань биелэгдэх ёстой байсан юм аа. Тийм учраас явсаар агаад биелсээр байгаад одоо энэ би яг тэрний бас нэг биелийн нэг хэсэг болоод би өнөөдөр үхлийг ялаад амьд болчоод та нарын өмнө зогсож байна. Энэ маань нөгөө л олон зуун жилийн өмнөөс иш үзүүлэгдээд зүгнэгдэн байсан тэр зүйлсүүд биелэгдчихэд байна шүү гэдгийг Есүс энд хэлж байгаа. Тэгээд Есүс тэднэрт Бурхны үгийг ойлгуулахын тулд ухааныг нь нээж өгсөн. Ухааныг нь синхруулж өгсөн. Тэгээд за та нар Бурхан та нарт нэгэн бэлгийг өгнө, нэгэн чухал бэлгийг өгнө. Тэр бэлгийг хүлээн автлаа Иерусалимаас битгий яваарай. Харин түүнийхээ дараа та нар Иерусалимаас ахуулаад бүх газар хүн төрлөختний гэм нүглийн уучлалын баптизмыг тунхаглан яваарай гэж хэлсэн. За тэгээд Есүс
Тэндээс дагалдагч нар эзнийг харсны дараагаар Есүс тэднийг харж байхад нь энэ шууд болчоогүй хэд хоногийн дараагаар Есүс тэдний нүдэн дээр дээш тэнгэрөөд авагдсан ба. Тэгээд тэр үед Есүсийн дагалдагч нар Есүс явчлаа штэ гэж гунхраагүй. Есүс одоо ингэ байхгүй болчлаа штэ гэж итгэл найдвар тасраагүй. Харин юу гэж гэвэл тэд нар асар их баяр хөөртэйгээр Иерусалим руу буцсан бөгөөд Бурхныг ерөө магтсаар өргөөнд байнга цугладаг болсон гэж. Яг энэ маань чуулганы эхлэл одоо энд явагдаж байна. За тэгвэл бид нар эндээс ямар ч байсан Есүс үхлээс амилсан гэдэг үйл явдлыг бид нар харчлаа тий. Есүс яг нөгөө модон загалмаа дээр хадуулсан, зовсон, шаналсан тэр биеэрээ үхлээс амилсан юм байна. Тэр бие дагалдагч нарт харуулсан юм байна. Өөр олон хүмүүст өөрийгөө үзүүлсэн, баталсан, нотолсон юм байна. За тэгвэл хэрвээ Есүс Христ амилсан нь үнэн юм бол өнөөдөр таны бас миний амьдралд энэ ямар нөлөөтэй вэ? Энэ асуултыг бодъё. Бид нар тодорхой хүмүүсийг өөрийнхөө амьдралд байнга байгаасаа гэж хүсдэг тийм үү? Тодорхой хүмүүсийг. Ялангуяа ээжигээ, аавыгаа, хайртай хүүхдүүдээ байнга байгаасаа тий. Тэ хайртай хүмүүсээ бид нар нэхэр тэр нь хинч байж магадгүй тий. Тэгэхээр магадгүй маш сайн миний амьдрал нөлөөлсөн цусан төрлийн холбоотой биш болж миний багш байж болох юм тий. Миний сайн найз байж болох юм. Хэрвээ тийм нөлөөтэй чухал хүн таны амьдрал байнга хэрвээ байвал таны амьдрал ямар өөрчлөлттэй байх вэ? Яг үнтэй адилханаар хэрвээ тухайн улсын тий ерөнхийлөгч нь юм уу, удирдлагч нь ямар хүн байхаас тэр улсын удирдлага, эдийн засаг маш их олон зүйл хамаардаг. Яг тэрнтэй адилхан Есүс Христ хэрвээ амьд юм бол өнөөдөр ч гэсэн амьд хэвээрээ юм бол та бидний амьдралд ямар нөлөөтэй вэ? Нэгдүгээрт миний хэлэх зүйл юу вэ гэвэл Есүс хэрвээ амьд юм бол өнөөдөр ч гэсэн бүхнийг захирч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүхнийг Есүс захирч байгаа. Магадгүй биднийг өнөөдөр ингээ харахад те энэ дэлхий ингээ дураараа дөргиж байгаа, ерөөсө буруу замаараа явж байгаа, уруудж байгаа, дороотж байгаа, ерөөсө засаг захаргаа чиглүүлэг ерөөсө байхгүй юм шиг харагдаж магадгүй. Гэтэл үнэндээ Библиэлд юу гэж хэлдэг вэ гэвэл Есүс бүхнийг захирсан хിവэрэ байгаа. Есүс бүхнийг удирдсан, хянсан хിവэрэ байгаа. Ямар ч зүйл эзний зөвшөөрлгүйгээр эзний за болно гэдэг зөвшөөрлгүйгээр явагддаггүй. Тийм учраас бидний хамгийн түрүүнд тэгвэл ойлгох зүйл маань яг үл Есүс хэрвээ өнөөдөр амьд юм бол бүхнийг удирж байгаа. Бүхнийг захирч байгаа. Цөмөөрөө Ром номын 6-гийн 9-ыг очиод уншъя. Ром 6-гийн 9. Түүнчлэн Христ үхэхстээс амьлуулагдсан тул дахиж хизээч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид түүнийг захирахгүй. Есүс үхсэн үнэн, гэхдээ үхлээс амилсан, үхлийг ялсан. Тэгвэл Есүс үхээд амьдрал нь дуусчихсан зүгээр нэгэн шашны хөдөлгөөнийг эхлүүлсэн нэгэн биш гэсэн үг. Есүс өнөөдөр амьд байгаа. Есүс өнөөдөр амьд учраас бүхнийг захирсаар байгаа, бүхнийг удирдсаар байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар яагаад залбирдаг вэ гэвэл Есүс амьд учраас. Хэрвээ Есүс амьд биш бол бидний залбирал утгагүй болно гэсэн. Бид нар амьгүй нэгэн рүү хандан залбирж байгаатай адилхан бол. Бид нар нэг хүний гараар хийсэн шавар модон эсвэл алтан мөнгөн юу гэдгийг металлаар хийсэн ч юм уу ямар нэгэн зүйлийг хүний гараар урлагдсан зүйл залбирж байгаатай адилхан бол.
Тэгвэл бид нар яагаад залбирдаг вэ гэвэл Есүс амьд учраас. Есүс амьд биш бол бидний залбирал утгагүй, хоосон бид нар зүгээр нэг хөндөй зүйл рүү залбирж байгаатай адилхан бол. Хоёрдугаарт нь Есүс өнөөдөр амьд учраас эзэн биднэрт өөрийнхөө тэр мөнх амийг биднэрт хайрладаг. Бүгдээр Үлсийн 17-гийн 25-г уншъя. За би эндээс смогоос уншина. Үлс 17-гийн 25. Тэрбээр бүгдэд ам амьсгал хийгээд алив бүхнийг хайрладаг учраас ямар нэг байдлаар хүнээр үйлчлүүлэх хэрэгцээч түнд байхгүй. Иохны 11:25-аас уншъя. Иохны 11:25. Есүс Мартад амьлал ба ам бол би байгаа юм. Надад итгэдэг хүн үхвч амьлна. Надад итгэдэг хүн үхвч амьлна гэж Есүс энд хэлж байгаа. Тэгээ Есүс өөрийгөө юу гэж тодорхойлж байна? Би бол амьлал. Би бол ам. Яг тэгвэл Есүст ам байгаа, тэр амиа биднэрт өгдөг. Өөрт нь итгэсэн, өөрт нь холбогдсон, өөрт нь өөрийнхөө амьдралыг зориулсан, өөрт нь холбогдсон нэгэнд өөрт нь байгаа тэр амийг Есүс өгдөг. Хэрвээ Есүс амьд биш байсан бол түүнд итгэдэг хүмүүс мөнх амийг авна гэдэг боломжгүй болно гэсэн үг. Есүс амьд учраас л бид нар Есүст байгаа, Есүсийн ам болсон, амьлал болсон тэр амийг бид нар авдаг. Тийм учраас хэрвээ Есүс амьд биш бол буцаагаад биднэрт юу болох нь вэ? Биднэрт мөнх ам байхгүй болно гэсэн үг. Бидний найдвар хоосон болно гэсэн үг. Үнэхээр Есүс амьд учраас тэгвэл өөртөө байгаа тэр амиасаа биднэрт өгдөг. Тийм учраас үгсэн ч амьлна гэдэг нь энэ дэлхийн дээр амьдрах цаг хугацаа дууссан ч гэсэн сүнсээрээ мөнхөд амьдрахыг хэлж байгаа. Надад итгэдэг хүн үхвч амьлна. Энэ бол маш гоё үг байгаа. Надад итгэдэг хүн үхвч амьлна. Тэгээ манай ээжийн оршуулгын газарт чулуун дээр яг энэ үг байдаг. Надад итгэдэг хүн үхвч амьлна гэж. Тэгвэл миний эхний хэлсэн хоёр санаа юу вэ? Есүс өнөөдөр амьд учраас бүхнийг захирч идэг. Тэгэхээр бид нар найдвар тасарж байгаа юм шиг харагдаж магадгүй. Ямар хэцүү юм бэ гэж бодогдож магадгүй. Гэхдээ эцсийн эцэст Есүс бүхнийг захирсан хэвээрээ гэдэгт бид нар итгэлээ тавих боломжтой. Яагаад гэвэл эзэн амьд учраас. Хоёрдугаарт нь эзэн амьд учраас эзэн биднэрт бас мөнх амийг өгдөг. Тэгвэл гуравдугаарт нь бүгдээрээ 1-р Петрийн 1:3-ыг уншъя. 1-р Петр 1:3. Смогоос уншиж байна. Бидний эзэн Христ Есүс Бурхан бөгөөд эцэгт магтаалыг өргөё. Тэрбээр үхэгчдийн дундаас амилсан Христ Есүсийн амиллаар дамжуулан биднийг амьд найдвар өөд үлэмжийн инрэл журмаараа дахин төрүүлсэн төдийгүй Тэнгэрт та нарын төлөө хадгалагдсан үл мөхөх, үл бузартах, үл барагдах өвийг хайрлсан юм а гэж. Энд хэлж байгаа нь Есүс Христийн амиллаар дамжуулан биднийг амьд найдвар өөд дахин төрүүлсэн юм. Тэгвэл бидний найддаг найдвар маань амьд гэсэн үг. Яагаад гэвэл бидний найдвар хинбэ гэвэл Есүс. Есүс амьд учраас бидний найдвар нь хоосон биш. Бидний найдвар нь зүгээр нэг үхэл гэдэг цэг тавиулаад дууссан нэгэн биш. Харин үхлийг ялаад өнөөдөр амьд байгаа, өнөөдөр Бурхан эцгийн баруун гарт заларч байгаа. Тэр эзэн учраас миний найдвар амьд. Тийм учраас өнөөдөр бид нар итгэгч хүмүүсийг, үнэхээр эзэнд хайртай хүмүүсийг харах юм бол, тэр хүмүүс амьдралаа дуусгаж байгаа мөчийг харах юм бол тэд нар тийм дараагийн эзэн рүүгээ очих гэж байгаа, тэр эзэнтэйгээ уулзах гэж байгаа, эзний хажууд байх гэж байгаа тэр зүйл рүүгээ бүр хэсэн тэмүүлсэн тийм баяртай зүйлийг үздэг,
үзэгдлэр ихэнхчлэн маш их үзсэнийг би сонсч байсан. Бас яг тэр мөч рүүгээ тэдний найдвар нь амьд учраас бас бүр баяртай, нөгөө талдаа тайван байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүсийн найдвар нь амьд учраас. Яагаад гэвэл найддаг эзэн нь амьд учраас найдвар нь амьд байдаг. Тэгэд англи дээр нэг ийм дуу байдаг л да. Есүс амьд учраас гэдэг нэртэй. Англи дээр болохоор because he lives. Энэ болохоор Bill Gaither гэдэг хүний үг байгаа. Дууны үг. Тэгэд би эндээс уншия. Бурхан хүүгээ илгээсэн. Түүнийг Есүс гэдэг. Есүс хайрлахын тулд идгээж уучлахын тулд ирсэн. Миний нүглийг уучлахын тулд тэрээр цусаа урсган амиа өгсөн. Хоосон булш бол миний аврагч амьд гэдгийн баталгаа. Есүс амьд учраас маргааштай би нүүр тулж чаднаа. Есүс амьд учраас би айц төгшөөр бүх айц төгшөөр арилан оддог. Есүс ирээдүг атгаж байгааг би мэдэх учраас амьдрах нь үн цэнтэй. Есүс амьд учраас. Ийм гоё үгтэй дуу байдаг. Тэгвэл яг энэ дууны үгнүүд маань яг сайн нэмий хэлж байгаа гурван санааг хэлж байгаа. Есүс амьд учраас би маргааштай нүүр тулж чаднаа. Маргааш тодорхойгүй. Маргааш юу ч болж болно. Гэхдээ Есүс амьд учраас юу ч болсон бэ? Би маргааштай нүүр тулж чадна гэдэг найдвар, итгэл, хүч, тэнхээ, зориг надад байна гэсэн. Есүс амьд учраас би айц төгшөөр үүр хэрэггүй. Есүс амьд учраас миний амьдрал үн цэнтэй болдог. Есүс амьд учраас миний амьдрал утга учиртай. Дөрөвдүгээрт нь тэгвэл Есүс амьд учраас эзэн Есүс энэ дэлхийд иргэн ирнэ. Түрүүн бид нар яг Есүс Тэнгэр рүү авагдсныг бид нар уншсан. Бүр би зориуд оруулаад уншсан. Тэгвэл яг Тэнгэр рүүгээ ингээд авагдсан Есүс нэгэн өдөр энэ дэлхий дээр 2 дахь удаага ирэх болно. Есүс амьд учраас. Есүс амьд учраас бидний найдвар амьд, Есүс амьд учраас бас иргэн ирнэ. Тэгвэл бүгдээрээ Иохны 14-ийн 3-ыг уншъя. Энд Есүс ингэж хэлсэн байна. Би явж та нарт орон байр бэлтчихвэл дахин ирж та нарыг өөртөө авнаа. Би хаана байна? Та нар мөн тэнд байх болно. Еврейчүүдэд бичсэн загтлын 9:28 дээр Христ мөн олонний нүглийг үүрхийн тулд нэг удаа өргөгдсөн гэдэг нь тэгээ цовдлогдсон гэсэн үг. Цовдлогдсон бөгөөд хоёр дахь үзэгдэхдээ нүглийг үүрхийн тулд бус харин өөрийг нь тэлсэн ядан хүлээхстийг авахын тулд өөртөө хамт байлгахын тулд ирнэ. Амен. Тэгвэл бидний хүндлэн хайрладаг, биширдэг, дээдэлдэг, амьдралаа зориулдаг Есүс эзэн амьд. Есүс амьд учраас Есүс бүхнийг захирдаг. Есүс амьд учраас биднэрт мөнх амийг өгдөг. Өөрөө амьд учраас. Есүс амьд учраас бидний найдвар амьд. Бас Есүс амьд учраас Есүс эргэж ирнэ. Тэгвэл эндээс харах юм бол бидний итгэл маань Есүсийн амьдсан гэдэгтэй шууд холбоотой. Хэрвээ Есүс үхэл тэгээд дууссан байсан бол мөнх ам гэж байхгүй. Найдвар гэж байхгүй. Есүс эргэж ирнэ гэж юм байхгүй. Тэгвэл үхлээс амьлна гэдэг зүйл маш их учиртай. Есүс амьлсан учраас бид бас амьлах болно. Бид үхвч амьлна. Амен. Энэ бол үнэхээр юутай зүрлэшгүй, ямар ч үнээр дүгнэж бичиж болохгүй, зүйрлэж болохгүй тийм үн цэнтэй нандин үн цэнтэй итгэл найдар. Тэгээ би түрүү хэлжсэн те бид нар хайртай хүмүүсээ дандаа хамт байгаасаа гэж хүсдэг. Тэгвэл Есүс амьд юм байна. Есүс тэгвэл амьд учраас бид нар эзэнд хандан залбирч болж байна. Есүс амьд учраас
бид нар найдвар тасрахгүй байж болно гэсэн. Есүс амьд учраас бид нар маргааштай бид нар нүүр тулж чадна гэсэн. Есүс амьд учраас иргэн эрхийг эсвэл би өөрөө эзэн дээрээ очихыг тэлсэн ядан хүлээнэ гэсэн. Бид нар хайртай хүмүүстэйгээ уулзахыг яаж тэлсэн ядан хүлээдэг вүлээ? Тэ магадгүй ялангуяа тэ энэ хорвоогоос явчихсан ээж автагаа ч юм уу эсвэл хайртай хүмүүстэйгээ тэ уулзнаа гэдэг тэр маш тийм баяр хөөртэй. Ялангуяа эзэнд итгэсээр байгаад эзэн рүү очисон хүмүүстэйгээ эргээд уулзнаа гэдэг бол маш баяр хөөртэй үйл явдал. Тэгвэл яг тэрэн шиг эзэн Есүстэйгээ бид нэр эргээд уулзна. Эзэн Есүс энэ дэлхий дээр эргээд ирнэ. Яагаад гэвэл Есүс амьд учраас. За тэгээ бүгдээрээ хамтаа залбирая. Халелуя. Есүс эзэн минь үнэхээр бид нар танд өнөөдөр залбирж байгаа маань та тэгээ бидний залбиралд хариулдаг нь та амьд гэдгийг бас дахин нотолж байдаг. Есүс та амьд учраас танд баярлалаа. Есүс та амьд учраас бидний найдвар нь амьд. Та бидэрт мөнхийн амийг өгдөг. Та бүхнийг захирдаг. Бас та энэ дэлхийд дахин эргэж ирэх болно. Есүс эзэн минь амьд эзэн таньдаа найдаж амьдрахад та бидэнд туслаач. Амьд эзэн минь та бидний дунд хаанчлаач. Та бидний дунд хүнлэгдэн дээдлэгдэж. Есүс эзэн минь амьд эзэн минь та үхлийг ялсан гэдэг тэр хүчээрээ бидний дунд ажиллаач. Үнэхээр үхлийг ялсан хүчээрээ та бидний амьдралд ажилладаг гэж таны үг хэлдэг. Тэгвэл эзэн минь танд найдсан бид нар үнэхээр таныг үхлийг ялсан тэр хүчээр эзэн минь бид нар таны үнэхээр та бидний дотроос ажиллаач. Та бидний амьдралыг өөрчлөөч. Тэр үхлийг ялсан агуу хүчээрээ тэр үхлийг бүр бяц няц үнэхээр бүр гიშгэж ялсан таны агуу тэр хүчээр эзэн минь та бидний амьдралаар ажиллаарай. Бидний амьдрал дотор та өөрчлөлтийг авчираа. Бидний найдварыг та улам илүү амьд, улам илүү утга учиртай бас баяр хөөртэй болгож өгөөрэй. Есүс эзэн минь танд баярлалаа. Яагад гэвэл та амьд учраас. Амен.